Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай Эрдэс баялагын нөөц ихтэй. Зах зээл дойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Эрхэм үндэт үзэгчдээ дэлхийд өрсөлдөх Монгол урайтай өрсөлдөх чадварын нэвтрүүлгийн энэ удаагийн ээлж дугаар хэлж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, доктор, профессор, академич их туяа багш минь хүрэлцэн ирсэн байна да. Тэгээд хүрэлцсэн танд баярлалаа. За баярлалаа. За юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Би бол уугуул Булган аймгийн Орхон сумын уугуул Булган аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд хуучнаар зөвлөлт холбоот улсад одоо тэнд Узбекийн Ташкентийн ихмэл хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг бол яг эрэмлийн үйлдвэрийн технологич мэрэгчлэр төгсөж ирсэн. Тэгээ яг төгсөж ирэх энэ бол одоо бидний гар бол яг Эрдэнэтийн хевсний үйлдвэр 81 онд ашиглалтанд орно. Одоо тэнд л бэлтгэгдсэн байх нь л та. Тэгтэл чинь яг намайг төгсөж ирэхэд энэ Монгол Улсын их сургуульд энэ хөнгөн үйлдвэрийн инженер гэдэг анги нээгдсэн. Тэнд бол багш шаардлагатай байсан. Тэгээд их сургуулийг онц төгсөж ирсэн гэдгээр одоо шалгуураад ингээ багш болсон. Тэгээд 81 оноос хойш л одоо шинжлэх ухааны Монгол Улсын их сургууль, Полин дээд сургууль, техникийн их сургууль, тэгээд шинжлэх ухааны технологийн их сургуульд бол багш, тэнхимээ эрхлэгч, хүрээлэнгийн захирал гэх мэтчлэнгээр одоо ажиллаж байна. Яг одоо бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэдэг Шимасеки сургалтын төв гэдэг байгаа. Энэ сүлжмэлийн автомат машины одоо операторуудыг дизайн, юуны программистуудыг бэлддэг. Тэрийг хариуцж байгаа. Тийм. Тэгээд 1993 онд бол би Яманы ноолуураас сэлгэх технологийн онцлог сэдвээр докторийн зэрэг. За 2008 онд Москвагийн нэхэмлийн их сургуульд шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан. Сэдв нь бол Яманы ноолуурын анхан шатны болон эрх технологийн онол практикийн асуудал гэсэн. За тийм л ажиллаж байна да. Уг нь бол үйлдвэрийн инженер болох гэж. Тий. Үйлдвэрийн инженер гэж хуваараар бол инженерийг болно гэж ирээд тэгээд ер нь 80-аад оны дундуур сүүлээр чинь Монгол улсад ингээд үйлдвэрүүд нэлээ их хөгжиж эхэлсэн. Одоо говь компани, сүлжмэлийн 1, 2 дугаар үйлдвэр, эрэмлийн үйлдвэр, Монгол нэхмэл, тэр чөтгөө хэл дорнотод твсний үйлдвэр гэх мэтчлэнгээр тийм учраас урд нь бол ер нь манайхан энэ мэрэгчлэтнүүдийг энэ одоо нэхмлийн чиглэлийн мэрэгчлэтнүүдийг анх хятад бэлдэж эхэлжсэн байгаа. Одоо 60-аад оны үед. Тэгээ сүүлдээ бол нөгөө зөвлөлт холбоот улс болон одоо Герман гэх мэтчлэнгээр СВ орнуудад яг тэр хаанхын тоног төгөөрөмж ирж тийм тэр чинь нөгөө эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орнууд гэдэг. Тэгээд социалист улс орнууд тийм ээ. Тэгэхээр тэндээс тоног төхөөрөмжүүд орж ирж байсан учраас мэрэгчлэтнээ тэнд бэлтжижсэн. Одоо жишээлх юм бол Улаанбаатарын хевс гэхэд Германы техник технологийн одоо тусламжтайгаар баригдсан байх юм бол хевсний инженерүүдийг одоо Германд бэлдэж явах жишээтэйгээр тийм учраас ингэж гадаадад бэлдэжсэн. Энэ говь компанид ажиллах одоо инженерүүдийг чи Японд бэлдэж явах гэх мэтчлэнгээр тэгээд инженерүүдийн тоо үйлдвэрүүд өсөд ирэхээр инженерүүдийн тоо шаардлагатай учраас Монгол улсад өөрсөндөө энэ хөнгөн үйлдвэрийн чиглэлийн технологич инженерүүдийг одоо бэлтээ гэсэн тийм сайд нарын зөвлөлийн тэр үеэр бол тогтоол гараад тэгээд 79 оноос эхэлж одоо элсэлт аваад тэгээд тэр хүүхдүүд нь 1, 2, 3 дугаар курсын оюутнууд байж байгаа. Тэгээд би ирж багш одоо анхны багш болж ирсэн. Үнэндээ одоо тэр үед бол шинэ мэрэгжил гэдгээр юм одоо аль өндөр оноотой одоо маш сайн хүүхдүүд л одоо өрсөлдөж ордог ийм анги байсан. Үнэхээр ч тэр үеийн хүүхдүүдийг одоо ингээд санахад бол бид нар чинь юуны Монгол Улсын их сургуулийн байгуулагдсны 40 жилийн гэхэд бүх хичээлийг орос хэл дээр заа гэд. Тэгээ бид нар чинь хичээл орос хэл дээр заагаад тэр хүүхдүүд чинь тэгээд сураад нөгөө орос хэл дээр байгаа сурах хүчиг юмнуудыг чинь мэддэг. Гэх мэтчлэнгээр төвхтэй байж байгаа л тэгээд одоо ингээд 45 жил болцсон байж байна. За энэ хооронд бол олон одоо мянган оюутнууд төгсөөд одоо тэр хүмүүсийн л нуруунд дээр бол одоо энэ манай энэ салбарын
одоо явж байна. Сүүлийн үед одоо барганы сургууль төгсөж ирж байгаа хүмүүс байна уу танай салбарт? Инженерүүд. Тэгэхдээ тэр үед одоо манай үйлдвэрийнхэнд байсан. Одоо бол нэг байхгүй. Тий, одоо бол ер нь манайх өрснөл бэлтэж штэ. Тэр үед бол ер нь ихэнх Оросын одоо тэр зөвлөлт холбоот улсын Москва, Ленинград, Киев, одоо Ташкент гэдэг энэ олон сургуулиудад бэлдэнэ. Тэгээ Герман, Польш, Унгар гэх мэтчлэн бас бэлддэг байсан. Тэгээд ер нь манай хүүхдүүд бол яг өөрийнхөө тоног төхөөрөмжтөр нөгөө түүхий дээр сурч байсан болохоор тэгдэг юм уу, дадлага энд хийжсэн юм уу. Ер нь тэгээд нэг бусад улс орнд төгссөн хүүхдүүдээс муу энэ гэсэн үнэлгээ ер нь авч байгаагүй шүү. Сайн л байсан. Тэгээд тэр одоо тэр ичээрэл бас явж байгаа юм. Манай улсын өрсөлдөх чадвар ингээд сүүлийн жилүүдэд жоохон хойшлоод байгаа л да. Ухраад байгаа. Тэгээ шалтгаан бол одоо засаглалын үр ашиг муу байна гэдэг. Тэр нь одоо юу гэсэн үг гэхээр одоо төр засгийн бодлого тэр нь одоо хувийн хилтээр очиж наалдахтаа их олон саллаа утгатай очдог хүн суртал нэмэгддэг гэсэн ийм гомдол бол бас нэлээд байдаг. За боловсролын салбарт бас жоохон гологдоод байгаа. Одоо ингээд үйлдвэрүүд маань сайн инженер болдохгүй байна, сайн ажиллах хүчин болдохгүй, сайн менежер болдохгүй гэсэн ийм гомдол их гаргаад байгаа. Нэг иймхүү одоо ерөнхий нийтлэг тийм хойшин татсан зүйлүүд байдаг. Тэр ноос ноолуурын салбарт одоо энэ төрийн бодлого ямар байна? За тэгээд тэнд байгаа үйлдвэрүүд одоо ямар ч ажил чинь хүн дээр явна шүү дээ. Тэгэхээр сайн хүнээ олж авч чадчихэв нөө. Тийм. Тэгэхээр эргээд л одоо эргээд нөгөө 80-аад он инэт гэдэг ингээ бодох юм бол манайх бол одоо 90-ад он хүртэлх хугацаанд бол Монголын ноос ноолуурыг бол 100% анхан шатны боловсруулалт хийн. Тэгээ эцсийн боловсруулалтын төвшинг бол одоо өндөр болгоно гэсэн зорилттой. Тэгээд яг төрийн бодлого нь бол яг тийм байгаад тэгээд тэрэндээ зориулж үйлдвэрүүдэд бариад одоо тэр сүлжмлийн үйлдвэр, сүлжмөлийн нэхэмлийн үйлдвэр даав тийм ээ костюмны даавнаас ахуулаад одоо орны адиал хүртэлх нэр төрөл нь бас олон. Тэгээд тэрэндээ зориулж одоо хүмүүсээ бол бэлддэг. Ер нь бол ийм байсан. Тэгээд одоо яг өнөөдрийн байдлаар одоо жишээлх юм бол говь компани гэдээ харахад 81 онд говь компани байгуулагдахад тэр үед бол Монгол улс 1000 тонн ноолуур 1000 тонн ноолуур бэлддэг. 200 тонн тэмээний ноос бэлддэг. Яг л тэр хүчин чадалтай тэр үйлдвэрээ барьцсан. Ингээ үйлдвэрээ хүчин чадал баригдаад тэгээд одоо эн чинь одоо та нар ингээ харах юм бол сүлжмлийн үйлдвэр чинь 1.3 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэн Эрдэнэтийн үйлдвэрүүд 1.5 метр квадрат хивс гаргана гэдгээ тэрний чинь ихэнх нөгөөх тэр үеийн социалист орнуудад экспортлдог гэсэн. Одоо эсгийн гутлын үйлдвэр гэхт чинь нэгдүгээр үйлдвэр гэж яхад хоёрдугаар үйлдвэр гэдээ бас шинээр баригдчихсан байна. Тэгээ эдгээр нь бүгдээр нөгөө экспортод гарахаа юутай төлөвлөгөөтэй чанар нь хэрвэсэн. Тий, тэр үедээ бол одоо чанарын хэрэгцээг нь хангаал экспортод гаргаж ирсэн биз дээ, тийм ээ. Тэр үед бол чанарын удирдлагын систем бүхэл юмнууд нэвтрээд одоо тэр цаад улсынхаа экспорт шаардлагыг хангаал ингээд гаргаж ирсэн бол одооныхтой ингээ харьцуулах юм бол жаахан бас ингээ унсан тал байна л да. Гэхдээ манай одоо ноос ноолуур энэ салбарт бол хувьчлал хийгдсэн ч гэсэн тийм нэг унтлах юм ороагүй одоо их хацтай хүмүүс л гээд бид нар бол бас ярьдаг. Одоо говь компаниуд бол яг л анх байгуулагдсан тэр чигээрэл ажиллаад байна. Сайн хүмүүсийн гарт очсон байна. Эрдэнэт хивс байна, Улаанбаатар хивс гээд тэгээ бусад одоо эрэмлийн үйлдвэр гэх мэтлэн тэр үед ажиллаж байсан үйлдвэр бүгд хувьчлагдсан. Одоо 100%. Тэгтээ одоо хүртэл бол ажиллаад одоо энэ гол ажлыг чинь нуглаа явж штэ тийм ээ. Тэгтээ боловсон хүчин гээд ярих юм бол би түрүү хэлсэн тэр үеийн бол одоо хамгийн шилдэг хүмүүс одоо техникийн сургуульд гэдэг юм шүү тест хамгийн өнөөгөө конкурсоор өндөр оноо авсан хүмүүсийн ихэнх нь л одоо энэ хөнгөн үйлдвэрт гээд ордог байсан бол тэгээд энэ байдал чинь 2000-аад оны үеэс ингээд өөр болоод одоо хүмүүс уул уурхай компьютер гэх мэтчлэнгэнд болоод ирэхээр зэрэг арай өөр болж байгаа. Цалингийн хувьд өрсөлдөх чадвар муутай. Цалингийн хувьд бас өрсөлдөх чадвар бага байгаад байна л да. Тийм ээ тэр гэхээсээ хамааруулаад тэгээд энэ жахан элсэлт бол бага байна гэдэг юм бол одоо маш их яригдчихээн тий. Хэдийг одоо сургалт бол
Сургалт бол одоо манайха яг энэ чиглэлдээ бол бүр олон улсад магадлал итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөртэй. Тэгээд энд бол одоо хаанч л ингээд хүмүүсээ сайн бэлдээд байдаг. Тэгээд цалингийн асуудлыг бол одоо тэр үйлдвэрүүдэл мэднүүхээс биш би бол одоо тэр талаас бол ярьж чадахгүй байна. Тийм л асуудал байгаа байх гэж бодож байна. Ингээд шавнартайгаа хаяа уулзж яхад юу ярьж яхаа. Тэгэхдээ одоо надад бол нэг манай салбарын цалин бага би эндээс гарлаа гэсэн хүнийтэй ер нь таарч байгаагүй шүү дээ. Тийм болохоор бол одоо уул уурхайтай харьцуулах юм бол өөр л байх тийм ээ. А гэхдээ тэр олон дотроос бол уул уурхай руу явчихсан тийм ээ. Манай энэ салбарын бидний одоо энэ инженерийн боловсрал гэдэг бол маш их юм мэдсэн юм байна. А би бол уул уурхайд ажиллаж байна гэдэг уул уурхай дээр бүр нэлээд ийм ажил хийгээд явж байгаа. Одоо Эрдэнтийн нөгөө Эрдэнэт хевсэнд ажиллаж исэн хүмүүс чинь ГОК-ийн үйлдвэрт орчихсон тий цалин бол нэлээд өндөр болсон. Гэхдээ яг би тэнд бол одоо ажрахгүй мэрэгчлэрээ сайн ажиллаж байгаа интернет хүмүүс бол байна л да. Тэр бол тий суур бол сайн байсан. А тэр цалингийн ямиг бол одоо салбарын асуудал болохоор тэмдэх юм байдаг л ах. Та түрүүн хэлсэн шүү дээ тий нөгөө анхан шатны боловсруулалт хийх тий дараагийн шатны гүн боловсруулалт хийх гэх хоёр үе шаттай байдаг. Анхан шатны дотор яг юу орлоо юм? Юу ноос ноолуурын үйлдвэрлэлийн анхан шат гэдэг чинь яг хүлээж аваад одоо нөгөө угаагаад нөгөө хонь ямаанаас ноолуураа авчирчаад тэгээд авчирчна. Өдөөнөөс чи одоо малчтаас хүлээж авсан юм анхан шатных гэдэг бол английн ялгаад маш олон английн ялгаа шүү дээ. Энд чинь чанараар нь өнгөөр нь гэх мэтчлэнгээр тэгээд тэрийг ялгана тэгээ угаана. А тэрний дараагаар бол одоо сүүлийн үед бол ноолуурыг ноосыг ч гэсэн нөгөө зөвхөн ноолуурын хэсгийг ялгаж авчихна. Тийм ээ одоо ер нь бол баяжмал одоо цэсийн баяжмал гаргаж явна гэдэг бол тэр байгалийн бусад юмнуудын ялгаад гаргаж байгаатай адилхан. Яг ноолуур гэдэг бол ер нь бол тэр ихтэй баяжуулж байгаа гэдэг байхгүй. Их ялгаас сор усан малын одоо ялангуяа ерөөсөө Монгол малын өснөөсөнд чинь олон төрлийн өс байна. Яг тэгэхээр нөгөө амтан дээр бүр нимгэн ноолуур нь одоо яг биеийнхээ дулааныг барьдаг юм байхад тэрний гадуур нь дах болдох одоо хялгас гэж одоо амтан дээр байна шүү дээ. Тэгэхээр тэр болгоны чинь одоо хог шороо бүх юу ээж идэн тэрийг ялгаад тэгэхээр зэрэг ялангуяа ноолуурын үйлдвэрт бол одоо өнгөрсөн жилүүдэд Монгол улсад ерөөс анхан шатныг 100% хийдэг болсон. А ноос ч гэсэн 100% хийгээд одоо угаагаагүй юм уу тийм анхан шатны боловсрол хийхгүй ноос гараагүй байгаа тийм ээ. А одоо тэгээд энэ цагаан арт гэдэг хөтөлбөр хэрэгжээд үйлдвэрүүд хүчин чадал нэмэгдээд тэгээд дараагийн төвшөндөө бол одоо eerх үйлдвэрлэлтийн хүчин чадал нэмэгдээд гэх мэтчлэнгээр явж байгаа. Тэр нэхэр одоо утсын гэсэн үг. Утсын тий сүлжин гэдэг бол сүлжмэл явцсан. Нэхэх гэдэг нь бол даав одоо даав над нийлмэл байна. Нэхэх тий. Одоо ер нь бол манайха ноос ноолуур эсвэл одоо шалгаж үзэн дээ. Тэгээ барид үзэхэд энэ бол ноос байна. Ноос байна тий. Ноос ч нь бол одоо их юм сайхан нэг юм дулаан барьж үзэхэд бол тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг монголчууд хийсэн бичиг байхгүй. Өө за. Тэгэхээр манайх ийм ер нь бол одоо манай энэ ноос ноолуурын үйлдвэр миний ингээд судалгаагаар бол бид нар Ямааны ноолуураар бол 100% 100 номерын утас гаргана гэж одоо тийм туршилтыг одоо манай нэг миний удирсан доктор аюутан бол тэгж хийсэн. Францад доктор хамгаалаад тэгээд тэгэхэд бол Франц багш нар бол юу гэж ярьсан гэхээр Монгол ноолуураар тэгээ одоо Францын тоног төхөөрөмжтөр 100 номерын эрмэл хийгээд одоо энэгээр ингээд даав хийх юм бол яг одоо наадах шиг. Тэгээ Франц дизайн гарах юм бол энэ бол ерөөсөн тэр одоо 10 хэдэн мянга 20 хэдэн мянган еврогийн үнэтэй л одоо ийм костюм даав. Нэмэн өртөг шиг. Тийм манай нэмэн өртөг шин. Тэгээ ерөөсөн манай одоо эцсийн тэмүүлэл бол ноос ноолуурын салбарт бол даав хийх, ийм костюм хийх. Тэгээ хамгийн их өртөг шингэсэн бүтээгдэхүүн чинь энэ байхгүй. Энэ бол одоо байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сайн нөгөө амьсгалдаг энэ төр ноолуурын тэнч одоо тансаг хэрэглээнд орно шүү дээ. Ерөөсөө тансаг хэрэглээ гэж юу юм гэхээр ноос ноолуур л шүү дээ тийм ээ. Энэ амьсгалдаг юм байна, экологийн цэвэр байна. Энэ чи юу гэж яагаад ингэж нөхөр одоо ноолуур гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр кератин
тийм ээ өндөр молекулт нэгдэл, байгалийн нэгдэл. Тэгээд энэ чинь яаж тогтоодгийм бэ нүү одоо энэ бол тэдэн жилийн дараа байгальтаа уусны тэгэхээр тийм лаборатори байна л да ийм орчин үүсгчихэд тэгээд тэнд нь микрын орчин ингээ байж хахад туршилтаа одоо хийсэн газруудыг харахад 2 3 жилийн дараа гэдгийн цагийг ингээд арайчд үзэхэд нөгөөт чинь бүр ингээ уццсан. Синтетикээр хийсэн хувцас чи яг тэр улаанаараа ногооноор ингээд байж ах жишээ тий. Товч гихч одоо ивэр гих мэтчлэнгийн тийм юмар хийсэн байх бол нөгөөд устсан байгаад шил юмар хийсэн бол байж ах жишээтэйгээр гих мэтчлэнгээр тийм болохоор эн чинь байгальд ээлтэй гэдэг нь бол энийг хэлээд байна. Тэгэхээр сүүлийн үед бол хүмүүс ингээд нөгөө тав тух гэдэг юмыг яриад байхдаа бол ноос ноолоор хувцас гэдэг бол одоо амьсгалдаг байна, ээлтэй байна, одоо чигийг шингээж байна, гэх мэтчлэнгээр ийм давуу тал яриад байна шүү дээ. Одоо энэ барууны зорилго бол тэгж л бодож байгаа. Баячууд дуурийн дуучт гэх юм уу да одоо нэг урлагийн том одоод байна шүү дээ. Баг ингээд долларын саятан болцсон хүмүүс чинь бас нэг Монгол ноолороор толтоо хийлгэж өмсөд байгаа л гэж яриад байна. Тийм байх. Тийм ноолор чинь бол одоо нэгдүгээр хөнгөн байна. Тэгээд тэр чинь бол ёстой нэг тансаг гэхээр гоё байна, зөөлхөн байна, тийм ээ. Манай ноос ч гэсэн бас тийм шүү дээ. Энэ 12 онд манай энэ судалгааны төв нэг юу судалгаа хийж ирсэн. За. Тэр нь агаарын тээврийн либералчлал гэдэг. Тэгээд тэр үед яасан бэхэр нөө Мятийн нэг хэдэн хүнийг ажилтаа байлгахын тулд бусад улсын авиа компаниудад тийм нисэх хэрхийн айгу хязгаарлалт өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд яг бид хэд ярьсаар байгаад ингээд жоох чөлөөтэй болгоё. Тэгэл 10 хэдэн жил ярьсан л да. Тэгээ одоо бол ингээд хайцангуй чөлөөтэй болчихлоо шүү дээ. Их олон улсын компаниуд орж ирж байна. Өрсөлдөөн бий болж байна. Тэгээд үн хямдарч байна. Онгоцоор ирж очиж байгаа хүмүүсийн тоо эрс өсчихөж байгаа байхгүй. Тэрийг дагаад одоо гаднаас зорчигчд ирж гин гэсэн үг шүү дээ. Манай ноолорын экспорт өссөн тал байгаа болов. Байгаа. Ерөөсөө одоо манай экспорт чинь энэ аялал жуулчил одоо хүн нэмэгдээд одоо ноос ноолорын үйлдвэрийн тийм жишээ гаргасан байсан. Аялал жуулчил энэ ихэд ерөөсөө энэ ноолорыг маш их аавна. Тэгээд тэр ч итгийн хэлбэр ноолор авахыг гэж бодож хурц ирж байгаа хүмүүс ч хүртэл байгаа гэдэг ийм шинэ урсгал бий болсон. Улс дотроос экспорт хийж байна. Экспорт хийгээд тэвлэхгүйгээр өөрсдөө ирээд авчиж шүү дээ. Ерөөсөө одоо нэгдүгээрт тэр байна. Хоёрдугаарт бол энэ жил би сая нэг нэлээд бас томхон шиг үйлдвэрээр очисон чинь захиалга маш их нэмэгдээд одоо ерөөсөө нэг дотооддоо бид нэр юмаа гаргаж тэр миний хүүхдэд манай нөгөө төгсөгч нар ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө үйлдвэрлэлд ямар хөө нэг захиалга зөндөө. Энэ жил одоо баргаж бид нар дотооддоо юм гаргаж чадахгүй захиалгатай байгаа. Энэ чинь одоо маш сайн. Сая энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо ингээд сүлжүүл бүтээгдэхүүн 2 3 удаа цагаан алт хөтөлбөр гэж ярьсан. Энэ тэгээ энэний хүрээнд чинь ямар учиртай. Төрийн бодлого. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч энэ одоо санаачлагаар энэ цагаан алт хөтөлбөр гэдэг одоо хөдөлгөөн гэдэг өрнөж байгаа л да. Энэ бол одоо жил гарan болж байна. Тэг нэг жилийн дараа. Тэгэхээр энэ бол юу юм гэхээр энэ малын ноос ноолоор аль ширгээд малаас гарч байгаа бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлэх гэсэн юм зорилтод. Тэгээ энэнийхээ хүрээнд бол бүр юм засгийн газрын тогтоол гаргаад тэгээ үйлдвэрүүдэд нөгөө зээл олгох энэ зээлээр тийм ээ эргэлтийн хөрөнгөний зээл олгох, үндсэн хөрөнгөний зээл олгох гэх мэтчлэнгээр эн чинь хэд ч гэлээ 5 600-аад тэрбум төгрөг гэлөө хэд гэлээ. За би тэр мөнгөний сайн мэдэхгүй мэн. Тим зээл өгөөд тэгээ манайхны үйлдвэрүүд маш их аваад тэгээд зарим нь бол тэр анхан шатныхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулаад шинэ техник авчираад зарим нь эерх үйлдвэрүүд авчираад зарим нь сүлжимлийн үйлдвэр за гутлын үйлдвэрүүд бол бүр нэлээд олон тийм төрөлжсөн гутлын үйлдвэрүүд баргалж экспортлох гэж байгаа гэх мэтчлэнгээр тийм хөдөлгөөн болсон. Одоо ялангуяа ноолорын үйлдвэр дээр бол энэ чинь одоо хүчин чадал маш сайн нэмэгдээд одоо сүлжимлийг чинь зөвхөн сүлжимлийг ярихад 400-аас 500 утас одоо сүлжмэл цамц байгаа шүү дээ. Цамц. Тэр чинь 400-аас 500 мянган хувцсны хийх ийм хүчин чадал нэмэгдээд тэгэхээр чин тэр үйлдвэрүүд чинь захиалгатай болохоор л одоо авч байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн үеийн одоо сүлжмэл цамцыг юу гэхээр ерөөсөө машин сүлжээл гарч нөгөө эрх нэх хоёрынхаа дараагийн үе шатуу.
Тэр нэх гэдэг чинь тустай юм байхгүй. Сүлжмэл гэдэг чинь тустай. Тийм. Нэхмэл гэдэг чинь даав. Сүлжмэл гэдэг чинь гогцоо болгоод одоо та нар ноос нь цамц гэдэг өмсөж идэг чинь. Тэр чинь сүлжмэл байхгүй. Тэгэр чи одоо Японы хамгийн өндөр одоо машин чинь нөгөө бүтнээрийн сүлжин гэдэг нөгөө програма хийгээл машинд аваачаад төхөр ерөөсө баргалж угааж арчаал баргалж чам дээр ингээ өмсгөхөөр бүр энэ хамцаа хамцааг нь бүгдийг залгачаад гаргачихж байгаа байхгүй. 3D принтер. Угаасаа 3D шүү дээ. 3D шүү дээ. Тийм 3D тэр зүтгэл та тэр чинь тэр компьютер дотор та өөрийнхөө хэмжээг өгөөд яг нөгөө индивидуал захиалга өгөөд одоо муулагч үйлдвэрлэж байна тийм. Одоо тэр ч үйлдвэрлэдэг шүү дээ. Тийм. Одоо тэр ч үтгэл та өөрөө усан үлдээх юм бол хаана цэцэгтэй байх уу инээ тэрээгээд тийм. Яг өөрийнхөө хэмжээг өгчгөл юм бол тэгээд тэр чинь програм дээр таны хэмжээгээр хийгээд таарах хувцас олдох. Тэгээд тэр чи яг өөртөө хэлж бодно. Тэгээд тэр компьютер дээр хийгээд танд сүлжээ мүлжсэн таалагдж байна. Таны бие чи хэмжээг аваачаад тэр аватар гэдэг одоо бий болгочоод тэгээд сүлжээд тэгээд тэрийг оруулаад тэгээд танд өгүүлээд одоо англид байгаа хүн өөртөө яг зориулагдсан хувцас өгийгээд биеийнхээ хэмжээг өгчөөд тэгээд нэг цэцэгтэй цамц ийн гэх юм бол цэцэг нь хаана байх юм баруунтаа зүүн талдаа гэх мэт экспортлж байгаа. Үгүй тэр бүгдээр л экспортлж байгаа чи ерөөсөл тэр байхгүй. Тийм бүгдээр л тэр байгаа. Энэ дотор бол одоо сүлжмэл бол бүгдээр автомат машинууд байна шүү дээ. Би нөө экспортын мэдээг байнга уншдаг байхгүй. Тэгээ одоо манай экспортчод яг 10 хэдэн тэрбум доллар болсон. Таны үед бол нэг 100 сая доллар байсан байна. Тийм. Тэгээд бүтцийг хараад үзэхээр ерөөсөө нүүрс соёл байгаа шүү дээ. Тэгэж галт орж байгаа. Бус нь бол маш бага хувьтай. Тэгээд тэр дотор яг хөнгөө үйлдвэрийн салбар гэдэг ингээд үзээд тэрэн дотор харах юм бол ноолуурынх бол гол нь л байгаа шүү дээ. Тэгээд тэр статистикийг дахиад харж яхад бас нэг сонин үзэгдэл харагдаад байдیں۔ Зарим сард ингээд гинт самсан ноолуурын экспорт 300 сая доллар болоод тэгснэ буцаал 0 болоод ингэж явжсэн нэг 50 сая доллар гээл 100 гээл ингээл ерөөс тийм тогтвортой биш. За өхрийн шир бас адилхан. Адууны мах бас адилхан. Тэг ингээд бүтэн жилээр хараад үзэхэр нэг ингээд юм 2-3 удаа л ингээд байгаа. Энэ юу ямар ч тийм вэ? Тэр одоо үйлдвэрүүд бол угаасаа тасралтгүй л ажиллаж байгаа тийм ээ. Тэгтээ нөгөө ноос ноолуурын бүтээгдэхүүн чинь одоо жим багтаа шүү дээ. Одоо нэг цамц гэх юм бол 100 грамын цамцчгэл байна, 200 грамын цамцчгэл байна, 500 грамын цамц ер нь л ховролтой тий. Тэгэхээр цаанаасаа авч байгаа хүмүүс бол нөгөө бөөнөр нь авдаг. Үйлдвэрлэл бол тасралтгүй явж байгаа. Тэгээд одоо нэг ачирт хийн гэд манайхан чи ярьдаг байхгүй юу? Нэг хоёр одоо ихээхэн баг шиг юм бол тэгсэгээд явна. Ихээхэн байх юм бол 1000 ширхэг бүтээгдэхүүн 2000 ширхэг бүтээгдэхүүн энэ гэх юм бол тэр чинь бөөгнөлж байгаа л авч явдаг байна л да тийм ээ. Жишээлх юм бол одоо ски тавчиг гаргаж яана гэд нэг үйлдвэр ярихад 30,000 тавчгийг гаргадаг. Жилд 2 удаа ажилт хийдэг гэж байгаа байхгүй. Бүр ийм нөгөө трак маракаар явдаг гэж штэ тийм. Тэгэхээр хүрээний шүтж. Тэгтээ тэр үйлдвэр бол 12 сардаа бол тасралтгүй л ажиллаж байгаа. Тийм болохоор бол гинт тийм их болж байгаа гэсэн үг тийм. Ноолуурч гэсэн ер нь бол авар хэмжээ багтаа юм штэ. Онгой шиг яриа байдсан штэ нэг Арабын улстай ингээл нэг чөлөөт худалдааны гэрээмэрээ байгуулахын өмнө ингээд нэг туршаад үзээд тэгээд тэр улсад ямааны мах идэх юм байна л да. Нэг халуучрын сүмж нартай. Тэгээ нэг онгоцтой нисээд ирсэн чинь тэрийг дүүргэх мах олдохгүй. Яг тий. Баларсан гэл нэг тийм онгойч юм шиг босон юм шиг нэг тийм. Тэр одоо ингээд манай нэг жижиг үйлдвэр байгаа. Тэгээ тэр бол ингээд яг бид нар судалгаа хийгээд үйлдвэрлэгчид судлаачд хийгээд ноолуурын нарийн ярмил гаргасан. Одоо манайх бол нэг 26 номерын ярмил гэж яхад бид нар 48 номерын ярмил хийгээд сүлжмэл хийгээд тэгээд тэр инновацийн бүтээгдэхүүн инновац гээд тэгээд тэр утсаараа нэг жижиг үйлдвэр ингээ бүтээгдэхүүн хийгээд явж байгаа л да. Одоо жижиг л үйлдвэр. Тэгээ ингээд юм хийгээд аваа нөгөө тэгтээ харьцангуйгаар одоо хэвийн байж байгаа ноолуураас бол 2 дахин нэмхэн тэгээд хэрэглэгчид бол тооны үед гологдож байна гэсэн үг. Үгүй тэгсэн чинь гадны хэрэглэгч энэ өстой сайхан юм байна. Энийг чинь авъя гэд хэлэхэд нөгөө хүчин чадлаа хэлсэн чинь тэр нь бүр ерөөсө бүтэн жилдээ чийж барахгүй юм болчихж байна гэдэг нөгөө хүүхд маань тэгж байгаа байхгүй юу. Гадныхан чинь нэг захиалга авна гэхээр тийм их юм байна. Тэгээд тэрийг тэгвэл хийчих болох уу гэдэг ингээд чинь яг үнэндээ тэрийг eerх утсыг хийж чадахгүй байгаа. Машин сүлжмэлийн машин нөгөө утсаа хийх үйлдвэрийн жижигхан байхгүй. Гэх мэтчилгийн хязгаарлалтууд байгаад байна л да. Тэрнээс биш бол хөрөнгө оруулалт гэдэг. Тэгээд бид нар бол саяны харин
тэгэл яг нэг манайхны зээл олгодог юм чинь нэг тийм журам байдаг юм байна шүү дээ. Үйлдвэрлэлийн түүхэн байна, барьцаа хөрөнгө энэ төр гэдэг тэд нар тэр чи дөнгөж хийж байгаа биш юу байх вэ? Чадаагүй л гэсэн. Тэгээ ингээ яриад тахын одоо та нар цагаалт гэдэг байгаа мөртлөө бид нарт ингээ чадсангүй. За яах вэ ингээд амжилттай яваал хийснийгаа 100% борлуулчаад байвал одоо их юм штэ. Тэр сүлжимлийн автомат машинууд чинь бол ер нь ингээ 24 цаг ажиллаж байх ёстой юм байхгүй юу тийм ээ. Тэгтэл ч одоо манайхан их л сайндаа 2 ээлжээр ажиллаж байгаа энэ төр гэдээхийн хооронд бүтнээр нь ажиллаулж явах юм бол тэгээд нэг машин ч гэсэн ашгаа өгөх гээл нь штэ. Гэтэ манайд бол одоо дээдл нь 200-300 доотлол нь одоо 10 20 5-10 машинтай улсууд бол олон болчиход байна штэ. Сүлжмлийн үйлдвэр бол их хөгжиж байна тийм. Одоо энэ Монгол ноолуурчин тэр микрон ч гинөө нэг тийм юмараа их сайн. Тэгээд тийм учраас ерөөсөө дээр одоо өрсөлдөх чадвар гэж ярил л да. Тийм өрсөлдөх чадвар. Сайтай гэж ярьдаг л да. Тэгээд ерөн дэлхий дээр одоо манай ноолуур одоо төв хийд байдлаараа тий. Хэдэн хувийг одоо дэлхийн эрхтийг хангаж чадчих юм шиг. За энэ бол яг л нөгөө ноолуур гэж яагаад ноолуурын голч микрон гэдэг манайхан чи микроны илэрхийлдгээр микрон гэдгийг чинь бараг л малчинч гэл мэднэ бүр бүгд л микрон гэж яриад байгаа тийм. Салбар биш би бүгд мэдээд байна. Тийм тэр чинь бол нэг голчийг нь тодорхойлж байгаа юм. Тэгэхээр ер нь ноолуурын хэмжээ бол манайх нэг дэлхийн хувийн 30% гэж ярьж байгаа шүү дээ. 30% гаргаж байгаа. Тэгээд энэ ноолуур ер нь нэхмлийн түүхий гэдэг бол хүний бие дээр ч өмсгдөг юм бэ ингээд их зөөлөн л байх хэрэгтэй гэж бодож штэ тийм ээ. Тэр чанараараа бол нарийн байх юм бол зөөлөн байгаас гадна ноолуур гэдэг юм чинь тэр ер нь ноолуурыг ингээд өсгөж харах юм бол яг юу шиг одоо үр тариатай юм хайрштай юмнууд байгаа байхгүй юу. Тэгээ тэр хайрсных нь өндөр нь бага 0.35 микроноос доош байх юм бол одоо Азийн сонгодог ноолуур гэдэг. Тэгээ Монгол Ямааны ноолуур бол Азийн сонгодог ноолуур гэдгийг одоо манай судлаачид бид нар ингээ баталгаажуулсан юм гэдэг шиг. Тийм, угаасаа тийм. Тэгээд тэр дотор бол Хятадын ноолуур, Монголын ноолуур л орж байгаа. Хятадын өвөр Монгол их байна. Тэгээ өвөр Монголын. Тэгээд тэнд бол нөгөө 16 микроноос доош байх хэрэгтэй тийм ээ 15. Одоо ингээ судалгаагаар ингээ үзэхэд ер нь ийм юм байна л да. 1930-аад он 1950-аад онд ч гэсэн манай ноолуурчин тэр Италид Англид Оросуудаар дамжаад л очиж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэн дээр бол судлаачдын бичснээр бол одоо Монгол ноолуурын Ямааны ноолуурчин бүр 14.5 байсан байгаа. Тэгэхээр чи бүр нарийн байна гэсэн үг болж штэ. Одоо оролдоод манайхны нөгөө шиг одоо борлон шүтлэнгийн ноолуур болчиход байна штэ. Борлонгийн ноолуурыг тий. Борлонгийн ноолуурыг ноолуураар одоо бүтээгдэхүүн хийцэн гэд одоо нэг Италийн нэг компани болоод бичээд тэгээд таны одоо энэ гар дээр чинь нэг юм ус байгаа үстэй тэрнтэй ч ялгаагүйгээр одоо 2 настай Ямааны ноолуур байна. Танд энэ үс чинь мэдрэгдэхгүй байгаатай адилхан энэ хувцас бол одоо их зөөлөн байна гэх мэтчлэнгээр тийм ээ. Тэгээд бид нар бол ер нь энийг аваа тэгээ Монголын хаан ширхэгт гэж ангилаад тэгээ энэ бол 16.5-аас дотогш байх юм болов гэд. Тэгээ хүний гар ийм юм байна. Манайд одоо байгаа юу? Байгаа тэр чинь тийм манай тэгээ ягаад тэгж ангилаад байгаа шүү дээ манай чинь. Бүдүүрч юм. Тэгээд тэр бол ер нь ийм юм байна. Ягаад тэр бүдүүрсэн бэ гэдэг юм бол одоо 1960-аад он гэдэг ингэх юм бол Эрдэнэт ч байхгүй байсан гэдэг ингээ бодохоор зэрэг ерөөсөн Монголын экспортын юм бол ноолуур л байсан байгаа байхгүй. Тийм ерөөсөө л багч тийм баг. Тийм жоохон юмнууд байсан баг. Тэгээд эн чинь Монгол бас энийгаа ингэж хараад ер нь энэ үйлдвэр барья гэсэн тэр нь бол бас технологи нь маш нууц байсан. Тэр ч үгүй дэлхийн хэмжээнд нууц байгаад тэгээд тэр үед бол манай одоо төр засаг бол юу гэж бодсон гэхээр зэрэг ерөөсөө ноолуурынхаа хэмжээг нэмэгдүүлье гэж бодоод тэгээ судалгаа хийгээд тэгээ энэ Орос одоо тэр үеийн зөвлөлт холбоот улсад хамгийн их ноолуур өгдөг Дон Ямаа гэдэг байдаг аахгүй нэг Ямаанаас 800 грамм одоо ноолуур үйлдвэр усаагийн сайжруулъя гэдэг тэрийг оруулж ирээд тэгээд тэрийг тэр чинь угаасаа бүдүү ноолуурын Ямаа биш авчих байхгүй тэрийг чинь бүдүүрүүлээд тэгтээ яг ингээ Монголтой хойлоод үржлийнх нь 1 2 3 дугаар үе дээр нь яг ингэн гэсэн юм тэгэл тэр нь алдагдаад ингээ бүдүүн тэр үедээ бол бас гормоо барьж л байсан тийм байж байгаа. Одоо буцаагаад нарийсгах боломж байгаа. Одоо тэгээ буцаагаад ер нь нарийсгах гэдэг юм руу бас яваад тийм ч одоо бас малчит ч ойлгочод нь штэ.
бас их бүдүүн байх юм бол одоо үнэн буураад байна гэд тийм ээ. Тийм учраас бол нарийн байх ёстой гэд одоо нэгдүгээрт тэр хоёрдугаарт бол энэ одоо чинь 100 аймагуудын ноолуур энэ жил чи 205 хүрдэг гэл хамгийн өндөр хүрээд штэ. Яагаад тэр хүрээд вэ нөхөр тэр 60-аад оны үед бичсэн юм дээр бол Монгол ноолуурын гарц 75% хүрчээсэн байгаа байхгүй. Тэрний өсөв. Тэгэхээр чинь 75 гэдэг чинь ерөөсөө ингээд ноолуур дотроос угаагаад анхан шатны гаргахаар цэвэр ноолуур нь 75%. Одоо чинь бол тийм биш шүү дээ. Тэр 100 аймгийнх л нэг 60 хэдэн хувь, 62%. Тэгээ бусд нь 50% болчиход байгаа байхгүй. Хогш орооны хялгас нь их болчиход байна тий. Тэр 60-аад оны үед ч одоо миний бүр сургуульд ороогүй байх үеийнхэд ямаагаас амчаад ингээд хялгасын түүдэг байсан. Гараараа түүгээд тэгээд тэрийг тэр үед Английн сэтгүүл дээр бол Оросын худалдаачид монголчуудыг бол ингээд түүхий эд бэлтгэхийг маш сайн сургасан гэж бичсэн. Одоо түрүүн та нар өрсөлдөх чадвар гэж яриад байгаа дээр малчид ноолуураа 250 хүргье гэж бодох юм бол тэр үнийн 250 хүрч болно гэж бодъё тийм ээ. Ямар тохиолдолд гарах вэ гэхээр тэр гарцсан 75% байх юм бол үйлдвэрүүд тэр 250-аар авна. 75 болгохын тулд өөрснөд жоо ажиллах хэрэгтэй байхгүй юу? Одоо тэр үеийг бодох юм бол ноолуурын хэмжээ их болчихсон байна. Хүмүүс тэрэн дээр ажиллахгүй байна. Энэ өрсөлдөх чадвар гэдэг чинь чанартайгаа хамт шүү дээ тийм ээ. Тэгэхээр малчид бол тэгж ажиллаад тэгээд тэрийг яг үнэлээд голчин нарийнхан байна, гарц нь өндөр байна гэх юм бол өөрснөө тэндээ боловсруулалт хийснээр бол өрсөлдөх чадвараа бас нэмэгдүүлж бас болох юм. Дэлхийн одоо хэдэн улс Ямат одоо ноолуур экспортлж манай Монгол ноолуур гэж яг юугаар одоо ялгаатай онцлогтой. Ерөөсөн одоо яг экспортлж байгаа яг ноолуурыг гэх юм бол хятад өвөр Монголтэй. Тэгээ Монгол байна л да. Зүгээр одоо Киргизэд жоохон ямаа байна уу байна. Казахстан байна. Бид нар ч сүүний ямаанууд те ерөөсөө биш. Энд чинь ямаа чи сүүний ямаа, ноолуурын ямаа, ноосны ямаа гэж бас байна. Ноосны ямаа гэдэг чинь ангор хойноос гардаг юм уу? Бас ангор гэд тэр ангор ямаа гэдэг чинь ноосны ямаа гэж ярьж байгаа. Ер нь ноос ноолуур хоёрын ялгаа нь юу? Тэгээд Монгол ноолуурын онцлог. За тэр ч бүр өөр юм болоод явчихсан да. Тий. Тэгэхээр ноолуур гэдэг маань бол ийм тэгээд юунд Иран жоохон ноолуурт ямаатай байна. Энтгэгт ч гэсэн жоохон юм байна л да. Тэгээд нэг сони юм нь бол ер нь энэ ноолуур гэдэг чинь тэгэл анх ноолуурыг одоо ноолуурын бүтээгдэхүүн гэж ийм сайхан юм болсон. Кашмир гэдэг нэр чинь бол ер нь тэр нөгөө энтхийн Кашмир мужаас гарсан гэж ярьдаг шүү дээ. Энтхийн гар урчууд эндээс очсон ноолуураар энтхийн гар урчууд одоо гараараа хийгээс тийм шайл хийгээд тэгээд тэр сайхан бүтээгдэхүүн Европод очиж зарагдаад энэ хаанаас ирсэн гэхээр Кашмирээс ирсэн гэд ер нь нэр нь бол тэндээс ирсэн байхгүй. Шаазинг Чайна гэдэг шиг. Тий, яг тэрэн шиг тий. Тэгээд тэрийг ерөөсөө ингээ бүтээгдэхүүн нэр хүнд төргсөн хүн бол тэр нэг Наполеон хааны эхнэр одоо тэр бол ингээд ноолуурын байж тэрний хүмүүс сонирхож тэгж их нэр хүнд хүрчээсэн энэ төргээд тэгтээ тэн дээр бичгтэй бол ноолуурын одоо тэр утсыг нь ээрэхтэй тэр бүтээгдэхүүнийг хийхдээ бол 14-аас 15 насны октод хийдэг байсан энэ төргээд тэгээд бүр тийм төрхөн жижигэн гар тэгээд тэр чинь нөгөө бөгжин шайл гэж тий бөгжин шайл гэж тэр том шайлыг бөгжин дундуур гаргаад гэх мэтчлэнгээр одоо тийм алдартай. Тэгээ ийм алдартай юм чинь Италид ч гэдэг юм уу одоо Персийн болон тийшээ бас энэ ямааг өсгий гэдэг ингээд манайхнаас ч гэсэн авах гэж маш их оролдлого хийсэн боловч тэгээд далай малдаагаар яваад арай гээд нэг очисон ч гэсэн нэг жилдээ бол ноолуур өгөл тэгэл дараас нь жилийн ноолуур ургахгүй болчихж байгаа байхгүй. Тэр яаж тий халуун болохоор тэр яаж яах нөхөр ерөөсөө энэ цаг агаарын хүйтэн нөхцөл гэдэг чинь тэр ноолуур ургах хөрснө байхгүй. 11 сард хүүтэрлээ хөлсний булчин тэр ноолуурын булчирхаа ажиллаж тэгээд ноолуур гаргаж байгаа. Кашмир бодвол өндөр сэрүүн газар байх тий. Тэгээ ер нь бол тий өндөр сэрүүн газар тий манайхан ч гэсэн одоо тэр өндөр сэрүүн байгаагаар тэгэхээр манайд бол зөвхөн ямаан дээр ноолуур биш сарлагын хөөвөр гэж байна. Ноолуур байна өндөр газар байх тийм ээ. Тэр чинь бас нарийнхан бас тийм зөөдийн юм байна. Тэмээний ноос байна. Тэр манай тэмээ чи хоёр бөхт тэмээ чинь бас тийм нарийн ноос байна. Гадна талаар нь хялгас байж байна тийм ээ. Монгол хонч гэсэн бүдүү ноостой. Одоо Мирно хонь гэх юм бол нэгэн төрлийн ус байж хахад Монгол хоньных чинь бол бас тийм ноолууртай завсрын ус, сор ус, хилгас гэдэг олон төрлийн үснүүд биш. Энэ олон төрлийн үснүүд чинь бүгдээрээ үүрэгтэй тэр амьтныг өвөл ая тухтай одоо өвөлжих тэр давж байгаа байхгүй. Тэгэхээр ноолуурын тодорхойлтон дээр бол тэгж үйдэг юм. Ноолуур гэж юу юм бэ гэхээр зэрэг энэ бол гямлан өндөр уулны
нөгөө тэр хүйтэн нэг тесвэрлэхийн тулд одоо малыг хамгаалж байсан тэр өсөн бүрхөвч. Тэгээд голч нь бол 16 микроноос дотогш байна. Тэгээд тэр малын үсийг бол ингээ хоёр үеэр давхарлахад доотлынх нь ноолор, дээдлийнх нь бол хялгас байна гэд. Хялгас нь бол одоо дах юм аа гэж. Одоо тэгээ манай тэр хоньны ноос ч гэсэн одоо манай хоньны ноосыг манайх одоо боловсруулахдаа бол бас бид нарын судалгааны ажлаар хийж яваад бид нар бол яг ноолуурлаг хэсгийг ялгаж аваад тэгээ тэргээр нь костюм энэ төр хийгээд байгаа ч одоо тэр болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол дараатан болтой гэж ярьдаг. Тий дараатан болтой гэж. Тэр чинь бол ноос. Яг тэр бол мерно хоньны ноос. Ноос ноолор хоёрын функц нь бол ижилхэн бидтэй дулааныг хадгалах үүрэгтэй. Тий дулаан хадгалах үүрэгтэй. Тий ижилхэн. Функц нь бол ижилхэн хоёулаа бол ижилхэн кератин ширхэгт гэвэл ижилхэн антиг гаргатай гэх юм бол тэгээд тэр бусад шинж чанарууд бас ялгаатай байна шүү дээ тийм ээ байлгүй. Одоо барьж үсгээр л ингээд бариад үзэх юм бол нөгөө хайрсан нэмгэн байгаагаараа зөөлхөн байна. Тэгтээ одоо мерно хоньны хайрс бол 1 микроноос дээш байж хад Монгол хоньных бол нэг 0.80 хиттэй. Ямааны ноолорих бол бүр 0.35-аас дутагш байна энэ төр гэх мэтлэн ингээд тэгээд тэр чинь гистологийн бүтцээр ингээ ялгаатай болоод явчихна да. Гистолог хэрэг чинь бас юу вэ? Гистолог эсийн бүтцээрээ. Эсийн бүтцээрээ тий гистолог морфолог гэдээ ярина. Морфолог гэх мэт хэлбэр дүрсээрээ тий ноолуур хялгас гэдэг юм байхад нөгөөх нь ноолуур завсрын ус, сор ус, хялгас гэх мэтчлэн. Тэгээ энэ бол маш онцлог та. Манай малчд өөртөө яг энэ гол юмнууд дээр бас одоо шинжлэх ухааны аган шатны мэдэгдэхүүнтэй энэ хутгуунуудтай ингээ ойлгоод авсан бол хэрэгтэй гэж магадгүй юм байна. Тий, ер нь бол тэгээд малчд бол мэддэг. Ер нь бол одоо малчд бол хамгийн сайн мэддэг юм ноолуур юм болохоор тэгээд бас ноолуураа мэднэ. Би энэ баг гэж бодож байгаа. 2 жилийн өмнөх үндэсний статистикийн хорооноос гаргасан нэлийн том судалгааны үр дүнг харж ирсэн чинь одоо дундаж малчин өрхийн жилийн орлого нь 17 сая төгрөг байна гэж гарсан байлээ. Тэр үеийн аншаар бол нэг $5,000 лахгүй жилд шүү дээ. Тэгээ энийг ингээд бусад улсуудын фермийн аж ахуй хөгжүүлэлт одоо Америк ч гэдэг юм уу тэр улсуудынхтай харьцуулаад үзэхэд тэнд бол ингээд $100,000 буухгүй байхгүй. Тэгээ тэнд болохоор махаач их сайн ашиглаж чадчихээн, үн үргэж байна. Бусад тэр арь ширийн сайн ашиглаж чадчихээн. Тэгээ манайх одоо энэ малчин өрхийнхээ орлогыг буруулахын тулд юу хийх ёстой гэж бодож байна? Тийм. Яг тэр бол за дундаж гэдэг ингэж байгаа юм болохоор манайхны тэрнээс ядуунч гэсэн баянч байна. Тийм байна гэсэн үг тийм манайхны юуд бол одоо энд нэгдүгээрт нь энэ түүхийн үедээ одоо ноос ноолуур бол яг харьцангуйгаар бас ноолуурыг бол ялангуяа самж авна одоо тэрэнд чинь ийм үн хүрч байгаа юм болохоор нэлээд ач холбогдлоо. Тэр чи одоо бүтэн жил тэр малыг одоо тэр нэг 300 г ноолоор авах гэж л одоо тэгж явж штэ тийм ээ. Нэг яманаас тий 300-аас 500 г одоогийн хашрал нэг 60,000 төгрөг. Одоо чинь за яг нэг яманаас тий за яг нэг одоо 185 гэж өнөөдөр 200,000 гэж бодох юм бол тий 30 20 60 тийм ээ 60 орчим юм биш. Нэг ямаа тийм биш. Нэг ямаа нэг жил 60,000 төгрөгийн одоо орлогыг өгч. Тэрийг орлогыг өгч штэ тийм ээ. Тэгэхээр чин зэрэг нэгдүгээрт тэр байна. Тэгээ хоёрдугаарт за ноос бол бүр өшөө бас баг болоод одоо бас үн баг байна гэж яригадаад байна. Тэгээ дараа нь бол арьсаа болоод ерөөсөө манай арьсныхыг үн хүрэхгүй байгаа юм бол нөгөө нядалгааны үеийнх нь гэмтэл маш их байгаад байгаа байхгүй. Ерөөсөө Монгол улсын одоо тэр манай арьсныхны ярьж байгаагаар бол Монгол малын арьс бол маш өвөрмөгц бас онцлогтой гин л дээ. Одоо нөгөө ёстой дахиад гистолог бүтцээр ярих юм бол сарлаг марлаг одоо энэ гих мэтчлэн ганцхан яадгүй хөр зэрэг нөгөө нядалгааных нь үед л эсгчдэг. Хамгийн гол газар нь аваачаал нэг эсгчгээр тэгэл тэр арьс бол ингээд үр дүнтэй биш болчихж байгаа байхгүй. Дээр үед бас нэг танаа салбарынхны нэг хуралд сонирхоо сууж үзсэн. Одоо 10 жил өмнө одоо мартчихжээ хэдэн онд бол. Тэгсэн чинь нэг Италиас чөлөө нэг гутлын үйлдвэрт түүхийг зардаг нэг компани байсан. Тэгээд тэд нар юу яриадсэн бэ гэхээр юу одоо нөгөө янз бүрийн орхоо морхоонд идүүлсэн. Тэгээд ингээд
тий гуурмуур гэдээ яриад гүлдрүү энэ төр үүссэн гэдэг тий. А тэрэн дээрээ бол бас одоо ингээд малчич анхаарад манай мал эмнэлэг бас байна штэ. Тэгээ тэр янз янзын туурга мол юмнуудаа өгөөд тэр нөгөө андын гэмтэлгээд нэг юм чинь янз янзын гэмтэл болоод тэр механик гэмтэлгээд нөгөөх нь бас нэг тэр юмны гэмтэлгээд тэр энтер нь бол харьцангуйгаар гайгүй болж байгаа юм байна гэж бодсон. Тэгээ одоо энэ махны боловсруулах үйлдвэрүүд нэлээд нэмэгдэж байгаа болохоор тэр арьсаа бол зөв авах тал дээр энэ бас нэлээд юм хийж л байгаа юм шиг байна да гэж бодсон шүү. Тий. Тэгээд яг боловсруулалтын төвшин. Одоо ингээд нөгөө Европт ч нэг 2 чиглийн хөдөлгөөн яваад байна л да. Нэг нь минималист гээл те. Нэг хэсэг нь болохоор бас нэг тансаг хэрэглээний хэрэглэнч бас өсөж байгаа юм л да. Тэр чинь ингээд тусдаа банктай. Тэгээд тэр чинь бас дотроо илүү нөгөө оригинал юм идэх. Тэгжээс бусдаас ялгадаг. Тэгээд тэр нь ч биедэнд сайн. Тийм бай. Тэгээд янз бүрийн нөгөө хурд тавдар мамдар тусах магадлал нэрс бүрчдэг те. Тийм учраас уг нь манай энэ оригинал манай яг тэрлүү чинь одоо ингээд юу бол одоо ялангуяа нуулуурынхад бол тэр чинь хурцын л да одоо тэр хамгийн л одоо тэр нөгөө дизайны тэр юуны юм гурвалжин байлаа гэх чинь тэр дээдлийнх нь нөгөө тансаг хэрэглээний юм гэдэг ноолуурын бүтээгдэхүүн бол угаасаа тэр тансаг хэрэглээний юм дундаас дээш юмнууд боловсруулж байгаа юунасаа тэр фирмийнхаа брендийнхаа нэр төрөөс л хамаарат байгаа тэр хамгийн оройд нь байдаг ч одоо тэр Hermes центргээ ярьдаг шүү дээ. Тэд нар ч одоо манайхаас ноолуур авчиг хэлж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чин зэрэг бүр ингээд тэгтээ тэд нар бол ямар шаардлагыг тавьж яах вэ гэхээр зөвхөн ноолуурын чанартай байхаас гадна ноолуур яг хаанаас гарч ирсэн тэр ямаа чин газараа таахалж яах вэ одоо энэ мөр үлдээж яах гэх мэт чинь тэрийг бүгдээр ингээд баталгаажуулдаг. Тэгэхээр одоо манайхад бол манай энэ салбарт бол 2 тийм стандарт хэрэгжиж байна л да. Нилээ хэрэгжиж байгаа. Нэг нь бол нэг хариуцлагатай малчин гэдэг. Тэр хариуцлагатай малчин бол ингээд баталгааг нь өгдөг. Энэ бол олон одоо нүүж нэг газартаа байгаад байдгүй олон нүүдэг малаа бол энэ сайхан өвс бэлчээрээр хангадаг тийм ээ. Тийм газраас авсан гэдгийг баталгаажуулаад тэрийн үйлдвэрт ирээд үйлдвэр бол бас нөгөө нэхмэлийн тогтвортой үйлдвэрлэл гэдэг стандартыг хангаад одоо цэвэр усаа бол дахин ашиглаж байна. Эрчим хүчээ хэмнэж байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэхгүй байна, могийг мөнгөгүй байна тийм ээ. Гэх мэтчлэнгийн тэрийг хангасан хүмүүсээс одоо тэрийг аавна гэх мэтчлэнгээр тийм одоо том брэндүүдэд ингэж үүс эхэлж өгөх гэж байгаа нь бол гэтээ тэд нар бол анхан шатны хийснийгээ авчин энэ бол бас ингэж алхамтай том юм байхгүй. Эднэр ингэж нэр хүндтэй болох юм бол цаашдаа тэгэл нэг юмыг ингэж гараад явах юм. Ер нь бол ингэж тий хүрч байгаа юм. Ер нь одоо би ингэж олон улсын хуралд одоо ингээд оролцож байна гэд би бүр анх одоо нэг Японд 1990 хэдэн онд ингээд одоо ихтэй сургуулийн нэхмлийн ихтэй сургуулийнхны сургалтын хөтөлбөр одоо анх л эхлэлийн дижитал шилжих гэж байгаа гэдэг юм тийм нэг хурал болоод тэгээ очиад тэгээ Монголоос ирж байгаа гэх тэгээд хүн болгон л одоо Францаас ирсэн багш ч Германч Монголоос Кашмир бол ерөөсөө миний мөрөөдлийн ширхэг энэ төр гэх мэтлэн. Тэгээ бид нар тэр Францын их сургуультай хамтарч бүр энийгээ ингээд судалж исэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр улсуудад бол бас нэр хүндтэй түүхий. Одоо тэр бүр нэг тэр онцлог нэхмлийн ширхтүүдийг дотор нь ингээд амтны гаралтай бай, юуны урхамлын гаралтай, химийн гаралтай энэ төр гэхэд амтны дотороо бол нэг амтны гаралтай онцлог ширхэгт гэдэг байхгүй. Саяны хилээд байгаа нэг зөөлөн байна. Одоо гоё байна гэх тэрэн дотор чинь манай юу ордгоо хэр зэрэг энэ тэмээний ноос ямааны ноолоор сарлгийн хөвөр тэгэл нэг альпака викуна энэ гэх мэтчлэнгийн тэр амтнуудын тэгээ эднэрийн чинь хэмжээ нь бол маш бага. Тэр амтны гаралтай онцлог ширхэг дотор арай их ноолор шүү. Тий. Тэмээний ноосыг ч гэсэн бас голж болохгүй юм шүү. Би нэг хэдэн сарын өмнө нэг Оросын мэдээ, олон улсын мэдээ үзчихсэн чинь тэнд нэг далаад одоо тэр чинь яг манай энэ үйлдвэрээс авсан нэг хүн бүр тэгээд Монгол тэмээний ноосны дотор тэгээд явж амд гараа өгсөж чинь борооны ус уусан. Тэгээ энэ хүнжлийн ачаар л амьдралаа. Тэр нөө борооны ус нэвтрүүлэхгүй дулаахан байсан гэдэг. Тэр чинь бас маш их яригдсан. Тэр чинь яг үнэ их хүтэн амд гарсан юм билээ шүү. Манайх тэр говь компани 81 онд байгуулагдах чинь тэмээний ноосоор тэмээний ноосон юм том цамц идэг сүлжмэл цамцнууд тэгээд тийм адиалууд хийж эхэлчихсэн. Тэр чинь тэгэхээр
Ушингэхгүй дээр нь маш их дулаанаас маш дулааныг харж байгаа. Тий. Дулааны чигийг одоо ингээ хүн ноолуурын цамц өмсчөөд яг биеийн дээр ингээ өмсөд гарах юм бол нөгөө хайрын энтер гэж юм байхгүй. Энэ ноолуурын ширхэг чинь чигийг шингээгээд дулаан ялгар болдог. Тэр үед чинь нэг жиндэх мэндэх хөлсөн зохиулах махуулах гэдэг. Яг үн тэр чинь бол нялж ерөөсө тэр. Одоо ингээд би ч гэсэн хүүхдүүдэд энэ төр ярьдаг байхгүй. Одоо ингээд ялангуяа өвөл дасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу хөлрөөд гарах юм уу эсвэл ингээд явж хахад нөгөө нилоны юм чинь бол ингээд хайрна. Тэгээд тэр чинь ингээд хүний захын мэдрэлийн судсанд нь бас ингээд нөлөөлд өгөөд муу болж байгаа байхгүй. Ноос чинь тэхийн оронд чигийг шингээнгүүт дулаан 1 грамм чигийг шингээхэд 27 калори дулаан ялгаруулна энэ гэсэн тийм юм да. Нөгөө синтетик чинь нэг 5 энэ гэх. Тийм болохоор тэр хооронд чи ийм орчин үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд ингээд дулаан байлгана гэх. Тэгээд ерөн сүүлийн үед бол ноосон бүтээгдэхүүнийг одоо тансаг хэрэглээний юм гоё гэж хэрэглэхийн хажуугаар нөгөө тав тух гэдгийг их ярьдаг болчиход байна шүү дээ. Тэгээд тэрэн дотор нь тэрч үтгээ хэл одоо ноосон хүнжил тийм ээ тэр бол нойр хөргөхөд сайн байна. Одоо эрүүл ахуй тал дээрээс нь маш их хэрэглээд тийм ээ нэг хүн ингээд судалгаа хийсэн байна л да ингээд жишээ ярих юм бол юутай синтваnon хүнжил нөмөрсөн ноосон хүнжил нөмөрсөн хүмүүсийг ингээд харахад синтваnon хүнжил нөмөрсөн хүн чинь ерөөсө унтаж чадахгүй ингээд хөлдрөөд тэгээд хөлдөрцөн тэгээд тэр хүн бол сайн унтаагүй байж байгаа. Нөгөө ноостой нөмөрсөн хүн бол ерөөсө хөдөлгөөнгүй ингээд унтаад яаж нөхөр тэр чи яг ингээд нөгөө орчны хэв болгоод гих мэтчил ингээд тийм ээ ноос нь дээр байна. Гэвэл ноос овцнууд чинь одоо энэ тал руу маш их судалж штэ. Тэгээд сайн судалж чадвал маш том зах зээл. Манайхан өөрснөө ч гэсэн одоо ялангуяа тэгж бодох хэрэгтэй. Сүүлийн тэр Монгол бас алдчихвал үү дээ. Тий. Ноосоор ийм дулааны хавтан хийдэг. Тэгээд тэрний давуу тал нь гал нэвтрүүлдэг. Тий. Яг тий. Тэгээд дулаанаа маш сайн хадгална. Тэгээд дулаанаа хамгаална. Галын дүүлд дэмждэггүй гэдэг тийм юм байдаг байхгүй юу? Яг ноос ч нь бол яг тэр одоо ингээ гал гарах юм бол ноосын ямиг дээрээс нь нөмөргчих юм бол гал унтар нэтэр их мэтлэнгээ. Одоо манай эсгийн энтер чинь дээр үеийнх бол ер нь монголчууд чинь бас тэгж хэрэгжилж байсан байгаа шүү. Манай одоо монгол гэрийн эсгийнүүд жоохон сүүлийн эсгийнүүд жоохон тий муудаад байна уу? Боловсруулалтын төвшнгөөс л хамаарч байна л да. Дээр үед чинь бол дулааны их алдаад байгаа шүү. Комбинат гээд байж хаад маш сайн эсгээр үлдэг байлаа. Тэгээд тэрийг сайн ширэлдүүлдэг байлаа, тийм ээ. Тэгээ ер нь эсгий бол дулаан хадгалахт бол хамгийн чухал юм л да. Одоо гэхдээ энэ гэр оролт хийсэн судалгааны судалгууд Монгол гэрийн тэр дулаан алдах нь ихсэн байна гэсэн тийм судалгаа гараад ирлээ л дээ. Тэр сайн дулаалчих юм бол дулаалах хэрэгтэй. Тий. Сайн дулаалж чадахгүй л байхгүй юу? Тий, юугаа баг төлнө. Нүрсээ баг төлнө. Гарна гэсэн. Гэтэ одоо эн чинь бид нар ийнд өшөө хотод тэг чи хөдөө байгаа улсууд яаж тэгээд тэр гэртээ болоод байгаа юм. Харин тий. Тэр чинь бол зүгээр л нэг орой нэг төлчил тэгэл чи өглөө болчих чинь тийм байхгүй шүү дээ. Тэр чинь дулаалгахт л байгаа шүү дээ. Одоо дээр үед юм да одоо бид нарыг жоохон байх үед бол гэл нүгэл цасаа арилгах ч юм уу бараг цасаа нэг хэсэг ингэж арилгаал тэгээд нэг өвсөн дотор ч өгөж байж байгаа. Тэгээд дээгүүр нь явж хахад цас шажигнуулаад л гэртээ тэгээ явна. Тэгтээ нөгөө гэр чин дулаах нь л байгаад идэг гэсэн шүү дээ. Тэр чи эсгийг сайн байна хаяагаа одоо маш хариуцлагатай байсан байгаа байхгүй. Тэр чи 2 давхар эсгийг бараг л заримдаа бол 3 давхар ч эсгээд туурга тавина шүү. Тэгэхээр нэг эсгээд туурга тавьчаал дулаан алдагдаад байна гэхгүйгээр энэ дэр чи 2-ыг тавих хэрэгтэй байхгүй. Тэр чинь механикл асуудал үсттэй. Тийм. Тэр харж байгаад тийм сэмэрчсэн гэдэг. Тийм чинь тийм хариуцлагагүй юм хийчээ тэгээд тэрийг ингээд эсгэрүү хилээд ижиж болохгүй. Яагаад хөдөөний улсад одоо ч л гэсэн гэртээ байгаа улсад хөлдөчихгүй байгаа. Тэд нар нүүрс төлж байгаа юм уугүй штэ. Орой нэг их л сайндаа нэг жаахан бүлэм мод хийгээл галт хөлдөөл тэгэл тэр чинь тэгэл болж штэ. Туурны эсхийний чанар сайн. Эсхийний чанар сайн байгаа штэ. Туурны чанар сайн. Та түрүүний чухал үнцийг хөндсөн л дээ. Барууны компаниуд стандарт шаарддаг болчих, ёс зүй хариуцлага шаарддаг болчих. Одоо манай ноос налбарын салбар дээр ёс зүй те одоо ёс суртахуун гэх юм да. Хэрвээ нэг хэдэн жилийн өмнө л баахан яриа гардаг одоо хэрвээ мэдгүй ноосондоо баахан шороо хийгээд өгсөн байна. Тэгээ ноолуурандаа ноос холдсон байна гэх юм. Тэгээд нөгөө гадны хүмүүсээ гондоочдаг. Тэгээд нүүр буруулдаг гэсэн тийм яриа. Одоо бол тэрийг маш их ухамсарладаг болоод манай үйлдвэрүүд ер нь маш хариуцлагатай үйлдвэрлэл явуулж байгаа. Яг ингээ хүн хэрэглэн тэгтээ тэр чинь
бас ч нэг зүгээрчгүй хүмүүс хэрэгэлдэг тийм ээ нөгөө нэг нэлээ үнэтэй бүтээгдэхүүний чинь те тэгэж хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг зарж байгаа улсууд бол ерөөсөө хай энд гэдэг одоо жоохон тэгэхээр тийм өндөр орлоготой хүмүүст зориулагдсан бүтээгдэхүүн хийж байгаа улсууд бол тэрийг давж ижил одоо бүтээгдэхүүнээ зарж байгаа борлуулж байгаа тэгээ тэр улсууд чинь бүгдийг нь үзэн штэ нэг үйлдвэр дээр Эрдэнэ твсвэлөө одоо IKEA-гийн аавна гэд ингээд байхад тэгээд нэлээ хэдэн жилийн 10 гаруй жилийн өмнө бол бахаад нэлээ хэдэн жилийн өмнө тэгээд ярьжсэн. Гэхдээ энэ улсуудыг ингээд худалдаа хийх гэж байгаа улсуудыг бүтээгдэхүүнийхаа чанарыг л үзэх юм байх одоо ингээд нөгөө хевс чинь одоо ямархуу байна уу гэд хевсний нөгөө стандартууд байна шүү дээ. 1 метрийнх нь хэдэн жим байна уу, 1 метр хэдэн хатгац байна уу, хэдэн утас байна уу, ямар өндөртэй юм гэх мэт чинь тэр чанарыг үзэхгүй ингээд ажилчдаар оруулаад 0.0-оор оруулаад хоолны газраар энэ төр ороод ингээд үзээд исэн. Манай оюутан ярьж байгаа шүү дээ. Ёстой сони юм гэдгсэн чинь тэгээд тэр чинь бол нөгөө бүх тийм шаардлага болоод гэх мэтчлэнгээр үйлдвэрүүд чинь бол одоо ямар ёс зүйтэй байна уу, хин явдаа харьцаж байна уу? Мэдээж манайханд бол хүүхдийн хөдөлмөр байхгүй. Тий ажилчдээ тий маш одоо энэ юу н хүртэл айгүй шудраг цалин өгч байна. Тий шудраг цалин өгч байна уу? Тэгээ энд чинь нөгөө нэг одоо тэрэгэн цэртэй хүн явдаг хаалга байна уу? Тим юмыг үзээд байхын сони юм багшаа гэж ярьж байсан байхгүй. Тэрэнд ч одоо ингээд дасан зохицоод бүгд тэрний төлөө одоо бол маш сайн хийгээд юу н тэр нөгөө ажилчдын хоолны өрөө гэдэг бол хоол иддэг өрөө бол бүр одоо сайхан байх хэрэгтэй гэх мэт стандартуудтай одоо бүгд дээр стандарт бүх юм одоо энэ бол олон улсынхаа төвшөнд өгсөн стандарт. Одоо тэгээд л ярьж байсныгаа одоо бол тэгээд бүр эцсийн бүтээгдэхүүнд бол нөгөө олон улсын ICO одоо стандарт тийм ээ тэнд бол тийм хүний юмд нөлөөгүй бодог шунх хэрэглэх хэрэгтэй. Тэгтэл чи одоо чинь дахиад тэр манай одоо тогтвортой текстилийн үйлдвэрлэл гэдэг стандарт бол одоо 1 граммд хэдийн хэмжээний цахилгаан зарцуулж байна. 1 грамм бүтээгдэхүүн хийхэд хэдийн хэмжээний ус зарцуулж байна тийм ээ. Гэх мэтчлэнгийн ингээд тооцоод одоо хогоо хааш нь хайж гэнэ үү гэх мэтчлэнгийн одоо тэр стандартыг чинь одоо манай нэг хэдэн үйлдвэрүүд бол тэрийг одоо мөрдөх гээд бас нэг төслийн арга замаар хэрэгжүүлэл ингээд явж байна л да. Одоо тэр юм байхгүй ёс зүйн үйл маш дээшилсэн гэж би бол ойлгож байгаа тийм. Танаа ноос ноолрын салбарын гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хэр татчихж байна. За зээл бол хэцүү байх. Манай арилжааны банкны зээлүүд бол барьцаа нэг тийм гадаад дотоодын хөрөнгө оруулсан үйлдвэрүүд манад гэхдээ үйлдвэрүүд бий л дээ. Итали тэр гэхдээ бол ер нь л ихэнх нь үндсэн үйлдвэрүүд байгаа да. Хөрөнгө оруулалт татах талаас нь та ер нь судалж үзсэн. Би ер нь тэрийг судалж үзээгүй, тэрийг мэдэхгүй байна. Тийм. Яг би нөө эдийн засгийн хувьд харин тийм байна. Биднэрт хамгийн чухал юм хөрөнгө оруулалт татах чадвар. Хөрөнгө оруулалт гэж яддаг. Ажлын байр бий болгох чадвар, тэг экспортлох чадвар маш чухал. Ер нь бол хамгийн их ажлын нөгөө ажил шингээдэг одоо ажлын тийм ээ үйлдвэр бол одоо манай үйлдвэрнээс нолрын үйлдвэрүүд шүү дээ. Одоо юуныхан чинь нэг пижак одоо ийм пижакийг цамц хийхэд анхныхаа ноосыг хүлээж аваад ангилахаас ахуулаад гэх чинь 100 гаруй дамжлага байгаа. Тэгээд тэнд чинь 100 гаруй одоо хүний гар орсон байгаа. Тийм хүний гар орсон болгон чинь одоо юу өртөг нэмэгдэнэ гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тийм юм энтрийг ярих юм бол маш нарийн шүү. Маш нарийн тийм тооцоо гарсан байдаг. Уулуурхаа ч нөгөө техникээр зодоод өндөр хүнтэй явуулж байгаа. Ийм хүн нарийн технологи аль хоор тэгтээ их сони юм блэ. Нэг манай нэг хүчний уран байдал гээл тий. Маш хүний тэр нөгөө мэдрэмж. Хүний яг ийм юм. Машинаар орлуулахын арга хүний мэдрэмж байгаа. Тийм мэдрэмж юм хэрэгэлдэг. Тэгээ манай нэг цахилгааны багш хэлжсэн. Манай ингээд цахилгааны одоо бид нарын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн юм бол хүний нүдэнд харагдаж гарт баригддаггүй юм сонин юм үйлдвэрлэдэг улсууд гэдэг ингээ ярихгүй. Тэгээд би хажууд тэгвэл манай бүтээгдэхүүн бол бүр хүний уур ухаан нүдний хараа гар мэдрэхүй ерөөсөө тэр бүхэл мэдрэхүйг одоо бүтээгдэхүүн чинь одоо шингээж байгаа юм штэ гэж хүртэл тийм ерөөсөө бүх юм штэ үнэрт нь одоо дуу чимээ хүртэл байна штэ тэр чинь одоо торгыг ингээ хиймэл торг гаргаж авчлаа хиймэл торг гаргаад үгүй Монголд биш ер нь Японд бол анх аяглаа тэгээд яг ингээд нөгөө давуугаа нэхээ ширхгээ одоо голчоо нөгөө микрон хэд вэ энэ гэл яг л гаргасан чинь яг л гаргаад авцсан тэгээ ингээ бүтээгдэхүүн хийгээл ингээ үдсэн чинь ингээ чимээг ингээ чагнаалахаар зэрэг нөгөө хихарч дуураад тэр эрзнаасаар нь үгүй эн чинь хиймэл торгоноос
нөгөө натурал дарганаас ялгаатай байна гэдгийг болоод тэгээд дахиад нөгөө бүр бүтцтэй өөрчлөлт хийж тэгжээж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр чи нэрээсээ даав гэдэг чи одоо тэр ноолуур энэ төр бол яг л тэгжэл мэдрэг. Ираны хивс чинь юу? Перси гэдэг. За тэр бол бүр түүхтэй тэр бол торгочгол байна. Ноол ураарчгал хийж байна. Ноос орчгол хийж байна. Тэр бол бүр гоё юм байна. Гараар штэ тэр чинь бас л тий. Ер нь баруунд бол одоо ингээд хамгийн үн цэнтэй юм гоё чимэглэлийн зүйл дотор юу л орчод байна л да. Персивс орчод байна. За хоёрт нь Монгол ноолуурын орох гол юм. Тэгэхээр ингээд энэ ч бас өрсөлдөж чинь гэсэн. Манай хивс тэгж өрсөлдөж чадахгүй. Манай хивс арай л чадахгүй байх. Арай яг тэр перс энтер хивстэй. Гэхдээ бол ер нь бол олон улсын үзэсгэлэнд эндээ орж байгаа. Тэгээд тэр эргүүлэл нөгөө утасны нарийн, утасны номер. Манайх жоохон хүнд баг шүү. Тийм, утасны номер гэдэг чинь тэр болоод байгаа. Тэр чинь нөгөө 1 метр одоо энэ квадратад байх хэдэн утас байна уу гэдгээр тооцогддог. Гэхдээ манайх бол нэмэгдэж л байгаа. Гэхдээ яг тэр өндөр зэрэглэл рүү бас арай л хүрч чадахгүй л юм да. Гэхдээ шигүүн энэ төр бол бас сайн болж байгаа шүү дээ. Утасны номер энэ төр өөрчлөгдөд. Та ингээд энэ өөрийн бичсэн номоо авч ирсэн байна. Монгол ноолур гэдэг нэртэй. Энэ номынхаа талаар та товчхон тайлбарлаж чинь 2022 оны бүтээсэн тийм ээ. Тийм. Энэ Монгол ноолур гэдэг энийг бичсэн. Тэгэхээр ерөөсөө ноолуурынхаа талаар бид нар сая яриад ноолур давуу талтай гэдэг. Тэгэхээр энэ дээр бол бид нар зөвхөн Монгол ноолур гэхээ хажуугаар тэмээний ноос сардгийн хөврийн талаар оруулсан. Тэгэхээр энд бол яг Монгол ноолур гэдэг бол яг Азийн сонгодог ямааны ноолур мөн шүү гэдгийг баталгаажсан одоо судалгааны үр дүн. Тэгээд Монгол ямааны одоо Монголд бол 9 юм өвдөр омгийн ямаанууд байна гэхэд тэдгээрийн ноолур бол одоо өөр хоорондоо ялгаатай. Тэр гол үндсэн шинж чанар болох уртаараа, голчоороо, атраагаараа, атрааныхаа зэрэгээр ялгаатай гэдгийг одоо шинжлэх ухааны үндслэлтэйгээр дискриминант анализын үндслэлээр бол ингэж гаргаад тэгээ энийг бол одоо яаж одоо ноолуурыг бэлтгэх юм. Тийм ээ. Тэгээ энэ маань бол явсаар яж хагаад стандарт болсон л доо. Тэгээд бүр одоо Монголын нарийн ноолуур бол одоо Монголын хаан ширхэгт гээд одоо тийм нэр авсан байх жишээтэйгээр тийм ээ. Тэр талаар бол оруулаад тэгээд дараагийнх нь бол ноолуурын одоо бусад улс орны ноолуурын шинж чанар түүхийг авахаас гадна ноолуурыг одоо яаж стандарт нэрийг бид манай ноолуурын стандарт бол яаж хөгжиж ирсэн. Анхан эхлээд техникийн нөхцөл гэжсэн бол манайх ч нь бол түүхийд бэлтгэгч орн байсан бол сүүлдээ үйлдвэрлэгч орн болоод одоо бол бүр экспортлогч орн болоод тэгээд тэр хооронд бол юу хөгжижсэн бэ гэхээр зэрэг энэ стандартууд бол бас их хөгжиж эхэлжсэн. Тэр гих мэтчлэнгээр тэгээд нэг анхан шатны боловсруулалтын дээр нь хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд. Тэгэхээр ер нь ноолуурыг бол технологийн нарийн үйл явцуудыг гаргаад тийм ээ тоног төхөөрөмжүүдийг одоо Монгол ноолууранд тохирсон одоо гол параметруудыг яаж тохируулах юм тийм ээ. Хин физикийн шин чанараар бас тэд нар бүгдээр байгаа тийм ээ. Тийм чанаруудыг гих мэтчлэнгээр оруулаад би бол нөгөө шинжлэх ухааны доктор хамгаалсан тэр ажлуудынхаа нэлийн одоо 2 бүлгийг бол энд тусгасан юм ажил байгаа юм тий. Тэгээд энд бол нөгөө ноолуурын анхны үйлдвэрүүд одоо говь компаниг яаж анх байгуулсан юм. Тийм ээ. Ер нь бол анх эхлээд байгуулахдаа бол нөгөө туршилтын үйлдвэр гэж байгуулад энэ бол болох юм уу гэдгийг үзээд тэгээ хөгжсөн гих мэтчлэнгээр ингээд нэлээ өргөн үргэнд агуулсан юм ном байгаамаа. Тий. Та бүхэн ярилцлагын цаг ерөөд ингээд дуусчихна. Тэгээд таныг ингээд ярьж өгсөн их сайхан баярлалаа. Би ингээд хувьдаа юу ойлгосон ингээд товчхон дүгнээд базаад хэлчихэд ямар ч манай ноос ноолуурын салбар маань бол түүхэн салбар. За хэдий дуулуурхаан салбар дээр ингээд экспортын хувьд ингээд орон зайгаа алдсан ч гэсэн асар урттай өсөж байгаа юм байна. Ирээдүйтэй байгаа юм байна. За тэгээд ер нь цаашдаа илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд та юу хийх гэсэн гэж бодож байна. Одоо жишээлбэл бид нар шиг эрдэмчлэгээний байгууллагууд юу их вэ? Хувийн хөгжлийн юу их вэ? Сургуулиуд юу их вэ? Төр засаг юу их вэ? Компаниуд юу их вэ? За нэг ер нь бол тий. Ер нь ноолуур гэдэг бол Монгол улсын стратегийн түүхий идгээд угаасаа одоо 2008 онд засгийн газрын тогтоолоор гаргачихсан ийм бүтээгдэхүүн. Тэгээд энэ бол нөгөө олон улс оронд байдгүй. Яг л манай цаг уурын нөхцөлд байгаа юм болохоор өөр энэ бол
одоо их давуу тал нь өөрмөгц бөгөөд давтагдашгүй гэдэг юм бол байгаад байгаа тийм ээ энэ чанараар нь. Тэгэхээр энэ дээр бол за мал аж ахуй талаасаа ярих юм бол яг малынхаа одоо энэ удам судар тийм ээ удам угшлыг барьж яг энэ зөгтсөн малаа бол бас үржүүлжихэд бас анхаарах хэрэгтэй бас зарим нэгэн судалгаагаар бол бас өөр юмнууд одоо бүдүүрч байгаа гэж яриад байна тийм ээ энэ бол байгаа. За дараагаар нь манай одоо ноолуурын үйлдвэрлэлийн хэмжээнд гэх юм бол бид нар нэгдүгээр шатны данхан шатны боловсролтойгоо сайн хийцэн байхад одоо ээрмэл хийх хэрэгтэй. Ээрмлээ олон номер болгох, нарийн номер хийх хэрэгтэй. Одоо ийм костюм даваа хийдэг болох хэрэгтэй. Тийм ээ ингэх юм бол манай ноолуур болж чадна гэдгийг одоо эрдэмтэд судалгаагаар баталсан байна шүү дээ тийм ээ тэр байна. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн хийж ингэх нь энэ бол маш чухал. За ер нь судалгааны талаас тэгээ энэ ноолуурын бүтээгдэхүүнийхээ дээр л тав тух гэдэг орчин үеийн хэрэгцээний дагуугаар одоо бид нар тэгээ судалж үзэж байна л да. Тэрийг баталгаажуулах хэрэгтэй. Олон улсын одоо нөгөө нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд өгүүлэл биччихэж эн чинь бас одоо худалдаа авагч нар чинь бас зарим нэг тэгж ярьж байгаа гэж байгаа байхгүй. Одоо нэрийн тим нэр хүндтэй тим сайн юм гэдэг чинь хаана баталгаажсан юм гэ тэ. Дараагаар нь одоо бид нарын нэг зорилт бол орчин үед ингээд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний ингээд одоо ноолуурын дотроос, ноосон дотроос, тэмээний ноосон дотроос кератин гэд бүр тэр дотроос нь уургийг ялгаж аваад тэргээр нь тусгай зориултын бүтээгдэхүүн хийх. Тэр ч битгий хэл одоо бид нар бол тийм манай монголчууд бол тийм уламжлалтай шүү дээ. Одоо яс сугарахад бол тэмээний ноосыг давсанд хийж агаад чиг бариад ингээд эдгэрүүлжсэн. Тэр юу юм болоо гэдэг ингээ манайхны багш нар одоо эхлээд судалж байгаа нь бол яг кератин ялгаад байх юм бол тэгээ баргалж энэ хангаахын тэгээ хүний арьсыг хийх юм. Одоо төлөнхийн инээдэрээ болоод шүү дээ. Тэгээ яг бүр биологийн одоо биоматериал гаргаж авах. Бүр тэрлүү бас судалгаа бас жоохон юм чиглэлүүд явж байгаа. Монгол маллаас гарч байгаа бүхэл юмнуудыг ашиглах тий. Дараагийнх нь тэр нэг хялгасын одоо ялгаж авчиад байгаа боловч хялгасан нь биш үү. Тэгтэл чин тэр чин яг нөгөө төрөний ярьсан дулаалгын материал гэдэг чин нөгөө байгаль дээр юм болохоор дундаа ийм голтой хийтэй тэр нь агаараар дүүрээд тэгээ тэр нь дулаан болгодог байхгүй. Тэр гараад байгаа юмыг бас яаж ашиглах вэ? Гэх мэтчлэнгийн одоо чиглэлүүд бол их байна тий. Одоо бид нар яг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юу хийх вэ гэвэл костюмны даваа хийх. Тэгхийн тулд утсаа хийх гэх мэтчлэнгээр сүлжмлийнхаа нэр төрлийг өөрчлөн болгох ч гэдэг юм а тийм ээ. Тим ажлууд бол одоо бидний өмнө бол хүлээж байна. Тэгэхээр ер нь одоо энэ үед чинь хүмүүсийн одоо нэг тав тух гэж ярихаар химийн ширхэгдүүдийн чинь хүн болгонд ийм таалхай байлаад одоо натурал гэдэг юмыг сонирхоод тэгээд одоо тэр натуралтайгаа ижилхэн химийн ширхгийг гаргаж авах юмсан гэдэг бус улсын шинжилгээ ухаан хөгжиж яхад бид нар натуралтайгаа байж одоо тэрийг ингээ бүрэн ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэр бол одоо тэгээд энэ үеигээ бол тэгээд тийм сэргэн мандалтын 90 үе гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Юу гэж нөхөр өөр төрлийн ширхэг гаргая гэж. Тэгтэл чинь бид нар өөр төрлийн нөгөө бүр хосгүй юм нь одоо яагаад ингэж үгүй гэдэг юм бол тас үлд нь бол ноолуурыг ингээ судлаад ноосыг нөгөө бүтцийн хараад нэг хүн бол энэ бол бурхнаас өгсөн бурхны бэлэг юм а гэд. Яаж нөхөр тэр маш нарийн бүтцтэй. Одоо эрдэмтэд янз бүрийн ширхгүүдийг гаргаад байсан ч гэсэн яг ноостой адилханыг гаргаж чадахгүй. Би түрүү хэлсэн торгыг гаргачлаа тийм ээ. Гэтэл чинь ноосыг гаргаж чадахгүй. Маш одоо тэнд чинь амийн хүчлүүд байна, олон амийн хүчил байна. Тэгээд ийм бүтц гэдэг чинь. Тэгээд өөрөө одоо ингээд нэг л малыг л амьдруулад ингээд хүйтэнд нь ягаад байгаа юм чинь хүн дээр бол яг л тэр нь сайхнаар л тусах ёстой шүү дээ тийм ээ. Тийм юм байгаа. Тэгэхээр зэрэг ноосны салбарт, ноолуурын салбарт бол их ирээдүй байгаа л гэж боддог. За энийг бол одоо манай энэ мэрэгчлээ сонгож байгаа залуучууд бол бодож бас энийг одоо шин төвшөнд нь гаргах ёстой. Хүн л байгаа юм чинь хүнс байна гэдэг шиг хувцас байх ёстой шүү дээ. Тэгтэл чи хүмүүс чи хувцсандаа юуг анхаарат байна вөхөр өөртөө л тав тухтай эрүүл мэндэд сайн юмыг л хүсэж байгаа болохоор энэ нь бол ноолуур юм аа л гэж бодоод байгаа. За баярлалаа. За баярлалаа. За эрхэм хүнд үзэгчтэй дэлхийд өрсөлдөх Монгол урайтай манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэхүү өндөрлөө. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна.
хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээлд ойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар